сарлагын нөөцөөр улстай 2 дугаар зэрэгт ордог. Тэгэхээр ийм одоо том аймгийн нөөц болцоо ихтэй сарлагын одоо нөөц болцоо ихтэй бүтээгдэхүүн гарах тодорхой хэмжээтэй ийм аймаг бол одоо швейцарын бичнээ алт төсөл одоо энэ нь онцгой сонирхож байгаа. Тэгэхээр яг нэг сумд ингээд дунджаа бодоод төлсөн 900 сая орчим төгрөгийн нүүр байгаа юм л та сайн сарлагтай болов. Тэгэхээр энийг бэлтгэхгүй байж яана гэсэн тус эдийн засгийн эргэлтэнд орох хөрөнгөийг байгалийн буцааж байгаа. Бид нар жоох хөдөлгөөнтэй ажилладаг. Тийм учраас энийг ярьж өгөөч. Малчдыг итгэвчүүлээ, сарлагыг сурталчлаа. Тэгвэл ямар бүтээгдэхүүн хийж болох вэ? Ямар харцаа, ямар сургалтууд явуулах вэ? Харилцан судалж ярилцсны үедээс ингээд олон машинтаа хэрэгжүүлж байгаа. Алан эрдэнэ сумын удирдлагууд өнгөрсөн сумынхаа иргэдийн төлөөлөгчний урнаас аюул жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр баталсан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэ сарлаг наадам юм. Сарлагаас уртчлах, өсгөн нэмэгдүүлэх, сарлагаас гарч байгаа бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг олон зорилготойгоор энэ наадмыг санаачлан зохион байгуулж байна. Иргэдийн одоо сүү цагаан эдэгээ боловсруулж байгаа байдлыг өөрчлөх, шинжлэх, шинэ агуулга оруулах ийм л зорилготой байсан. Тэр нь одоо аюул жуулчлал сарлагыг яаж одоо ашиглах вэ? Мөн одоо сарлагын хөвөр ялгсан бүтээгдэхүүнүүдийг энэ зах зээлд яаж ашиглах вэ? Мөн одоо үндэсний үйлдвэрлэгчтэйгээ яаж холбох вэ гэдэг чиглэлээр энэ залуух ийм одоо том ажиллагааг зохион байгууллаа. Сарлаг наадмыг баяр гэхээс илүүтэйгээр иргэдийн мэдээлэл байдлаар зохион байгуулсан. Тухайлбал сүү цагаан эдээ боловсруулах, сарлагын махаар ямар бүтээгдэхүүн хийж болох талаар сургалтууд явууллаа. Одоо дэлхийд дахин